Наадхыгаа чимээгүй болгоч. Нааш нөгөө тал. Хүн төрлөختний түүхэнд хамгийн аимшиг тэргийн нэг бол Нанжины хядлага юм. Энд аллах хүчирхийлэл хүний ёсонд байж боломгүй бүхий л муу мухай хэргийг Япончууд үйлдсэн гэдгээрээ түүхэнд баримт болж үлдсэн. Хятад улс 2025 онд Dead to Rise гэх энэ аимшиг түүхийн талаар харуулсан уран сайхны кино хийж дэлхийн нийтэд үзүүлсэн юм. IMDb-д $7.7 үнэлгээтэй box office $381 сая ашиг олсноор ямар чанартай сайн кино болсон харагдана. Энэ киног тайлбарлахын явцад маш хүнд хэсгүүд гарах ба та бүхэн зарим нэг хэсгүүдийг алгасаж үзэхгүй байхыг зөвлөж байна. Ингээд кинонд оръё. Нанжи хотод хөл өмийн дээд зэгтээ хурж Японы дөрмгийлэл ирчээ авч тэдний давталгоо хүчтэй цохилтуудыг өгч байлаа. Ард иргэд бүгд л дөрөхийг хичээж хот тэр чигээрээ өмийн самуунд автана. Зарим нэг нь арай ч машин суу явах боловч энэ их олон хүмүүс бүгд яаж багтах вүлээ дээ. Ачангийн залуу манай киноны гол дүр бололтой. Гэхдээ түүнийг цаашдаа Атай гэж их дуудахулна. Яг л бомб руу явах машин суух гэдэл нэгэн өвгөн түүн саад олж охиноос нь захиа ирсэн эсхийг шалгаана. Захиаг нөгөөд гартал суух байсан машин хаяад явж байх үед нь бөмбөгдөгч онгоц машиныг нь онцглоо. 1937 оны 12 сарын 13 Японы тал Хятадын цэргүүдийг бууж ихийг шаардаж ослогстой хүний ёсоор харьцсан гэж байв. Хятадын цэргүүдийг тэр доор нь л устгаж танктай цэргийн арим жонхоо хаалгыг эзлэнэ. Дайны үед тэр мөчийг хадгалж явах нь түүхэнд үлдэх тул Япон цэргүүд зурагчийн хүртэл байнга дагуулж явах аж. Энэ зурагчин бол нислэгч Ито. Бас манай киноны нэгэн гол дүр. Тэдний ялалтын гэрэл зургийг буулгаж авна. Энгийн иргэд болон ялагдсан цэргүүд хотоос үе олноороо гарах гэж байсан ч өөрсдийн цэргүүд нь гарахыг эсэргүүцэж босож толдохыг шаардав. Ингээд тэд өөрсдийн цэргүүд рүүгээ галлаж эхлэв. Япончуудаа дайдах байсан ч өөр хоорондоо ингэж алдсаж байгаа нь харамсалтай. Шин цэргүүд эднийг буудаж ороо. Хошооча ослогсдын хороохон дайны хууль зөрчсөн хэрэг. Хятад гахаанаас өөрцгөө эднэрийг хүн гэж бодох хэрэггүй. Шинкод хүн алах зориггүй болтой. Би өөрөө л үзүүлэхээс. Эднэрийн зүрх рүү сум орох агшны дараараа зурагч нь хасаас олж дарж амжихгүй мөнгөнөж байтал мод энийг амт чи энэ хүний хэн болохыг мэдхүү. За тэгэхээр энэ Ито гэх нөхөр бас том хүний хүүхэд болтой. Харин гэрэл зургуудыг одоохондоо хэвлүүлэхэд нэлээд асуудалтай байгаа юм байна. Гол дүр Атай эгчийгээ хайж ирсэн ч байсангүй. Япончууд хүн алхад бооцоо тавьж тоглодог болжээ. Энэ хэсэг бол бас л түүхэнд үлдсэн гэрэл зургуудын нэг. Азар толгоогоо тастуулсангүй. Энэ хятад нөхөр хэлмэрч юм шиг байна. Гэр бүлтэйгээ ямар ч байсан амьд гарч. Эндээс явж өхийг хошуучаас хүссэн ч ёслын ашигнаас өмнө хувцас соноор угааж хүүхэн шугнаар хангаж байхыг эхнэртэнд даалгалаа. Хэлмэрч гэхдээ дахиад нэг нэвтрэх бичиг хүслээ. Бас нэг хүний гарахыг хүсэж байгаа юм болов уу? Энэ үед Атай зогтож яваад нэгэн хаалга нээтэл. Өө азгүй. Чоны өөрөнд. Ганц ч гогт арахгүй яваад байл. Чи зэрэг биш. Ито бодох гэж байснаа түүний гэрэл зургийн газар ажилладаг болохыг нь анзаарлаа. Чи зураг байгаа чадах уу? Чадахгүй байсан ч хэдхэн минут ч болоо илүү амьдрахыг хүсэх нь мэдээж толгой дохино. Хошууч нь буудах гэтэл арай том дарга нь болиуллаа. Хөөхий хятад бүсгийн хэлмэрчээс амь нэхэн гуйсан ч араас нь өмдөө хэдийн шавталсан цэрэг авч яваад юу хийх гэж байгаа нь ойлгомжтой. Энд цэргүүд бэлгийн дор хүслээ хангадаг газар болсон бололтой. Хэлмэрч эндхийн бусд нь хайцныг асууж эхэлнэ. Бүгд зовчихсан. Би чадаагүй. Бүгдээрээ согтож чадаагүй юм шиг байна. Намайг Атай гэж дуудаж олноо. Тэгтэл хүүхэд ойлгох чимээг Ито сонсоод иртэл азар муурж. Германд үйлдвэрлэгдсэн эд байна. Яаж гэдгийг нь харуул гэж хэл. Манай хүн зогс тосгоод хэлмэрч анзаарсан уу яасан. Ирхмээ өнөөдөр хурлын цаг авсан гэсэн билүү? Энэ хальсыг хэр удахыг асуу. Би сайн мэдэхгүй. 2 өдөр олон гинэ. 1 өдөр өгье гээд явлаа. За ирхвш нутаг нэгтнээ төрдөө авраад үлдлээ. Энэ нуугцсан ирхэн бол студийн эзэн нь болтой. Зойронд гэр бүлээ нуучсан байж. Япончууд энгийн иргэд дундаас цэргүүдийг эхлээд хайж байгаа юм байна. Би лам гэсэн нөхрийг буудахтал нэгээ бариад өгөв. Манай монголчууд ч гэсэн ийм төх байгаа шүү дээ. Хүн алж байгаа сценүүдийг байнга буулгаж байна. Нэгэн жүжигчин бүсгүй Япончуудын өмнө дуулж байтал хувцас тайлаад бол яаж байна? Тэгтэл гэрэл ундарчихлаа. Хэлмэрч тэдэнд өөр үзүүлэх кино авчирсан байж. Тэгэхээр манай хоёр бас холбоотой юм шиг байна. Хэлмэрч түүнийг эвтэйхэн дуугаа дуулаад байж вэ гэж зөвлөнө. Япончууд бүр мөс эзэлчихвэл чи бит хоёр жарганаа л гэсэн үг. Чи дуулж чадна, би Япон хэл мэднэ. Тэд хятадтай хүний ясаар харьцна гэж юу? Гэтэл нэгэн чимээ гартал хэлмэрч их сандрав. Япончуудаас биш хятадаас илүү их хайж байгаа бололтой. Манай хүний жинхэнэ нэр нь Сүүлөөча юм байна. Өмнө нэрээ худлаа хэлсэн байж. Бас тэр шуудан зөгч. Тэгэхээр зургийн студиутай ямар ч холбоогүй хүн юм байна.
Зурагчны гэр бүл манай хүнээс өөрсдийг нь хамгаалахыг гуйна. Түүнд зураг угаахыг зааж студид өгнө гэд амлалаа. Япончууд энд байсан ч зураг угаалган шүү дээ. Манай хүн явах гэдэл зурагч нь түүний бичгийг нь булааслаад урчглаа. Годамжаар хаа сайгуул хядлага болж байхад манай хүн гадуур явах нь хэтэрхий эрсдэлтэй. Бүх гарцууд хаалттай байсан тул эргэж ирнэ. Тэгээд студи эзэн түнд зураг угаахыг зааж өгөхөр боллоо. Маргааш нь Ито угаалгасан зурагнуудаа нэхэж эхлэнэ. Маш сайн байна. Тэгвэл миний нүдэнд хаснуудыг угаагах. Энэ цаг үед зураг угаах тийм ч амаргүй ажил байсан бол нарийн ширийн зүйлсийг студи эзэн зааж өгнө. Харанхуйд бүх зүйл явагдах ёстой. Хасаа энд хийгээд тэр бариулыг 20 удаа эргүүлнэ. Ус нь 20 хэмийн бүлээн байх ёстой. Дотор нь 15 минут дэвтээсний дараа усаар зайлна. Хэмийн бодиснуудын харьцаануудыг нэг нэгэнгүй хэлж өгнө. Линз гэдэг үнэтэй шүү. 2 минут болсныг яаж мэдэх вүлээ? Нанжи хотын нэгэн дууг дуулна. Хаалга онгойтол хайс гинти шүү дээ. Наад хятад хүмүүсийн шин зураг надад хамаагүй. За ашгүй манай хүн хэсэгтэл амьд явах боломжтой болоодглоо. Япон зурагчийн одооноос манай хүнтэй найз болохоор шийджээ. Жаахан хоол хүнсч өгнө. Том дарга нар нь Итогоор зураг даруулах сонирхолтой байна. Генералуудын зургуудыг дарна. Том генерал нь энийг аллах хядлага охид эмсийг хүчрхийлж байгаад дургу байгаа бололтой. Ингэсэн ч хажууд нь байсан генерал нь хошуучдаа тусад нь үүрэг даалгавар өгнө. Хятадыг ингэж устгаж байж л дарж авах санаагаа түүнд илэрхийлв. Манай хүн өгсөн хоолыг нь хувааж идэхдээ азар ноорог зурган дээрээ юм асгачглаа. Студи эзэн ч түүнийг сайн нямба байхгүй бол 5 хүний амнаас яригдж байгааг анхааруулв. Ито хэлмэрчээ дагуулад Нанжиний дурсгалт газруудаар зураг дарж явна. Эдгээр бүх зургууд нь түүхэн жинхэнэ зураг болохыг нь илтгэж байна. Хэлмэрч нөхөрч дагаж яваад тасарсан баахан толгойг хараад сэрдэхийн. Нөгөө нөхд нь хэн төрүүлж 150-ыг хороохоо үзьегээд уралдаан зарлаж байх жишээний. Ито дарсан зурагнуудаа угаалгах чад байж байтал нэг л хачин үнэр үнэрлээд хэллээ. Мэдээж зойронд орох хүмүүст энэ нь ямар төгшөөртэй сонсогдож байгаа бол шалан дээр гიშигвэл хөндий хэсэг нь анзаарагдсан шүү дээ. Студи эзэн баас шээсээ тэрүүгээр нэг асгасны ачаар ашгүйний гайгүй өнгөрөв. Нанжинд ажлыг минь гүйцэлүүлж өгвөл хотоос явах зөвшөөрлийн бичиг хийж өгье. Манай хүн жаахан тэнэгэлзэж байтал 2 бичиг хэрэгтэй гинэ. Түүний эхнэр нь жүжигчин юм л да. За манай хэлмэрч ч бас сэргэлэн байгаад байгаамаа. Нөгөө хүүхнээ аврах санаатай. Шанхаараа явуулна гэсэн яасан? Энэ залуу хин? Чиний нөхөр. Жүжигчин хүүхэн бүх хайснуудаа чирээд явж байхыг бодоход кино урлагтаа үнэхээр хайртай юм байна. Чи Японы найз юм уу? Үгүй. Бид бүгдээрээ л Япончуудын найз. Энийг санаж ав. Ито жүжигчин бүсгүйгийн киноны хайснуудыг харж байгаад өөрөө ч гэсэн кино хийх хүсэлтэй байгаа юм байна. Ямар ч л байсан энэ студийг аюулгүй болгоод өглөө. Жүжигчин бүсгүйч их анзаарахтай бололтой. Аях тавг байхгүй байгааг бодоход энд өөр хүмүүс байгаа эсхийг дорн мэдчихнэ. Атай мэдэн бодолсон ч жүжигчин бүсгүй эрэхтэй бас нэгэн цэрэг нуугаад аваад иржээ. Цэргүүдийг энд нуун гэдэг үнэхээр аюултай хэрэг шүү. Та хэдэн Япон оросон бэ? Маш олон. Буудаа адалцохтаад байсан. Япончууд руу гал нээж чадсан хинч вэ? Үнэхээр мундаг хүн. Студи эзэгтэй үнэхээр хүн чанартай эмэгтэй байна шүү. Хоолундаа хуваалцаад л жүжигчин бүсгүй түнд тал засаад аваадглаа. Яг уу чамд хоолунд өгчөөж болох юм. Гэхдээ дээд давхрын оронд битгий унтаарай. Тэгсэн шууд хэвтээд авдیں۔ Эзэгтэй тэлсэн үгс нь жүжиг байсан бололтой. Жүжигчин хүн шүү дээ. Эхнэр нөхөр болсон хоёр киноны талаар жаал ярилцсан. Чи энэ хасыг томруулаад угаагаад өгч болох уу? Студи эзэн Нанжиний шилдэг зураг угаагч бололтой. Ажлыгч бас ямар нэгэн шалтгаан гаргаж хойшлуулах тал дээр мэрэгжлийн гэдгийг хэлж Атайд хэрэгтэй зүйлсийг зөвлөнө. Зургийн цаас хороо дуусгах гэдэл. Ханаа түрэх юм уу? Шинэ их нэртэй ч бас жаахан санаа тавих хэрэгтэй. Төвөөс мэдээж зарим угаасан зургнуудыг хориглож байна. Энэ нөхөр цэрэг биш цагдаа байж байгаад цэрэгт элсэн юм байна. Японы 13 дахь салаа сонин дээр гарч Ито дэслэгч авсан зургнуудын ачаар нэлээд амжилт үзүүлээд эхлэе. Хотоор нэг ачсан цогцсууд аллаа хүчрхийлэл тасрахгүй. Бид хоёр найзууд үстэй. Хай гэж. Хай. Чамд сайн андаж байхад яагаад бүрсгэр бас удаа угаагаад байгаа юм? Цаасны хугацаа дуусчихсан. Шингээ хор үлцэхгүй байгаа. Хурдан шинийг бол. Хэлмэрч түүнийг өөрийг нь аврах үг заасан ч сайн сурсангүй. Нэг дэлгүүрээс хэрэгтэй юм хайж байгаад мэдээж бичэн олвол өмхээд авна. Тэгдэл түүнийг хулгайч гээд гаднаас Япон зэргүүд орж ирээд Атайг бариад гарлаа. Би Япон зэргийн гэр зурагчны доор ажилладаг гэсэн ч авч шилжсэнгүй. Яг толгоогоо тастуулах гэж байтал цаана нэг гадаад түүнийг зогсоолоо. Мэдээж нөгөө Америкийг бас зодлохгүй яах вэ? Шархтан байран явж байгаад эмнэлэг дээр сэрнэ. Одоохондоо аюулгүй эмнэлэг юм байна. Гэтэл гаднаас Япон зэргүүд орж ирээд өвчтөө шархсан зэргүүдийг буудаж гарлаа. Дэгсэн ашгүй нэг нөхөр манай хүнийг таниад байна. Ито дээр хүргэж өг. Нөгөө Америкийн бүх хайснуудыг цэргүүд хурааж байх үеэр Ито сайн чанарын хальсыг нь очоод авчихлаа.
Манай хэд зураг угааж байх үеэр тэдний таньдаг хүмүүс яаж хэрцгийгээр алууж байгааг нь хараад тэр дүр зургийг угаах нь усаасаа ураж байгаа мэт санагдана. Эмэгтэйчүүд гэлтгүй хүүхдүүдийг ч ялгалгүй хүчрхийлж байгаа бололтой. Япончууд нь баяраа тэмдэглээд сумогоо үзэн цагийг зугаатай өнгөрөөж байгаа бололтой. Харин Итогийн зарим зургуудыг яагаад хоригсныг хошуучаас асуувал хятадын эсэргүүцлийг дарж байх зорилготой ухааны юм хэлнэ. Атай ажиллаа хийж байх үед нь чихгүй цэрэг орж ирээд өөрийнхөө дүүгийн үхэж байгаа зургийг олж харлаа. Түүнээс нь болж нилээн уурлаж манай хүнийг урагч гээд нилээн юм сөүтгөх гэж байтал гаднаас хүн орж ирнэ. Маргааш энэ хоёр нэгэн ажилтай болоодглоо. Тасарсан толгой байран инээж буй Япон цэргийн хажуугаар цогцсон дундуур явах ачааны машин дээр манай хоёр харц буруулан явна. Хотоор нэг урсаж бойсос. Энэ их цогцсууд өмхийрч яаж муухай үнэртэж байгаа нь төсөөлөмгүй. Шууд өг цогцоор дүүргэн зам болгож машин дээгүүр нь гарсан байдалтай. Энд хятадын цэргийг авах гэж байгаа бололтой. Манай хоёрын зургийг дарах гэж байтал хүүхэд уйлаад наатайгаа чимэг болгоч. Чихэн чиртэй байна. Нааш нөгөөдөл. Аваад ир. Тав. Чихэн чиртэй байна гэстэй. За, бүгд тусаа зураг авахулаарай. Атай, аль ихнэртэй нүхтийг тэрүүлчих. Аваач дээ. Жаахан цус олчгож арчаадахыг. За, инээгээрээ. Хэлмэрчийн ихнэр Япончуудын хувцсыг угаадаг ба тэдний хийсэн хэргийн тал баярлах хэдий ч өөрсдийг нь угаасан зургууд хаасайгүй хэвлэгдэж түүх болж үлдэх хаж. Тэд энэ нүглээс айх хэдий ч үхлээс айдаггүй хэн байх вүлээ. Хийхгүй бол маргааш нь тэдний зураг энэ шиг угаагдаад хадгалагдах үз. Энгийн иргэд болон цэргүүдийн сайхан харилцаатай гэрэл зургуудыг хараад Итог хурандаа сайшаана. Энэ аимшиг түүхтэй зураг нь хурандаад бол эхнэр хүүхдийг нь санагдуулж байгаа бололтой. Яагаад хятадуудаар угаалгал байдیں۔ Өөртөө угаачиж болдгоо мүү? Үнэн дээр би зураг угааж чаддгүй маа. Гэр бүлийн чинэлэг цэргийн өндөр тушаалтай хүмүүс болохоор л ядаж цэргийн зурагчин болгож. Тэр залуугийн ачаар миний зургууд хамгийн түрүүнд хэвлэгдэг гэтэл арай тэр залуутай найзууд болсон гэх гээд байна уу? Нанжины гол руу амьд хүмүүсийг уутанд хийгээд цосон гол руу хаяна. Амьд хүмүүс хөдөлж чадалгүй осон живж тарчааж өгч байгаа байхдаа Японы өөр нэгэн мэрэгжлийн зурагчин тэдэн дээр иржээ. Угаалгын газрын гадаа хөөрхөн эмэгтэйчүүд хүчрхийлүүлэхээр оочроо хүлээн гадаа зогсно. Төвөөс ирсэн зурагчин жаал алжаалаа тайлжаад гарч ирж байгаа болтой. Дэслэгч Ито тослохоор ирж. Аава! Эзлэгсэн газруудын тоосгонуудаас цуглуулж байгаад төв штаб дээр дурсгалын хөшөө босгох гэж байгаа ба Нанжины дурсгалт газраас мөн адил тоосго авахаар ирж. Манай зургийн студ дээр ирэн өөрийнхөө тоног төхөөрөмжийг суйрлуулад угааж байх ба үнэхээр л мэрэгжлийн нөхөр бололтой. Атай төв штабаас ихнэрээш нь дуудсан. Ингээд Атайыг орлох хүн ирчихсэн тул студийн эзэн зарим нэг тоног төхөөрөмжүүдийг эвдлээд хайчихлаа. Атайыг өөр хүн орж чухал бүгд л амиа алдах тул ам ирсэн үйлдэл хийж байгаа нь. Тэгтэл нөгөө цэрэг эндээс явсныг мэднэ. Яа, машины доорх төмөрөнд нуруугаа амар авчихлаа шүү. Төвөөс ирсэн зурагчин энэ газраас нэг тоосго авч байх үед босод цэргүүд бие засгаар явна. Гэвч машины доогоор цус дагаж урсныг зурагчин анзаартал хажуунаас нь манай хүн алхаар дайрна. Нөгөө хэддээ захиа үлдээгээд амиа золиослохоор шийджээ. Одоо тэдний аминд хаалтай ганц хүн нь төвөөс ирсэн зурагчин тул түүний амийг таслахаар байдаг сүлийн хүчээ шавхан байж нөгөө тоосгоор нь өөрийг нь цохиж алж чадав. Яагаад хамаалаагүй? Бодохгүй яасан. Би зүгээр л нэг хэлмэрч хүн. Хүн алах битгий хэл буунаас айдаг холчгор амтан. Хаашаа яваад ирж байгаа юм? Япон цэргүүдэд шийд ууж өгж байгаад ирлээ. Жүжигчин бүсгүйч хүнд юм туусан бололтой. Дээрээс нөгөө цэрэг өгснийг мэдээд жаахан гашуудав. Киноны эхэнд түүнийг Япончууд нүсгэлэх гэж байхад нь Паскатл унтрааж тог таслан аварсан байна л да. Зосон гол урсаж байхад амьд үлдсэн хятад иргэдийг маш их тууж гол руу оруулж байлаа. Нанжи хотыг эзэсний баяр тэмдэглэж байгаа юм байна. Энэ донд хэлмэрчийн ихнэр хүүхэд байх ба нөхрөө дуудсан ч нөгөөх нь тоосонгүй. Ингээд гэмгүй энгийн иргэдийг хоморголон шүршээж эхэллээ. Мэдээж үүний гэрэл зургийг авч үлдэхээ мэдлгүй яах вэ? Хөлөөсөн бүх иргэд хаашаас цугтаж чадахгүй голыг махан овоо болгон дүүргэн. Хэлмэрч эхнэр хүүхдээ яагаад ч хамгаалж чадахгүй тул дэмий буруу харахаас өөр сонголтгүй. Студ дээр ирээд жүжигчин хүүхнийг алгадаад авлаа. Түүнийг цэрэг нуусан гэж буруутгав. Гэхдээ хэлмэрчийн ачаар л бүх хүн одоогоор амьд байгаа шүү дээ. Ито харин төвөөс ирсэн зурагчнаа алдсан тул өөрөө зураг угаас сурахаар шийдэж гарын авлаганд байвал сурчиж болохоор л байх. Ямар ч байсан өөрөө угааж чаддаг болов. Ханан дээрх зургуудыг сольгээд манай хүний араас буудах гэж байснаа болчих шиг боллоо. Атай чаран өөрт нь зургийн цомгийг нь гаргаад өгчгөж ямар газрууд вэ? Нэрийг нь хэлж өгөөч. Би гарч ялах гэсэн.
эр хүн хэлсэндээгээд эхнэртэй хамт хоёр гарах бичиг өгөв. Атай харин өөрийнхөө бичгээ нөгөө хэддээ өгөхийг хүснэ. Тэгээд бүгд л адилхан зовлон дууж байгаа тул суулахаар боллоо. Студийн эзнийг хоосон байсан боловч охинд нь харин аз таарчээ. Мөн манай Атайд ч бас таарсан бол л доо. Дахиад л өөрийнхийгөө өгчөглөө. Чи охин аваа явж бай. Шийдгээ шийдчихсэн штэ. Ингээд ээж охин хоёр нь төрүүлээд явхаар боллоо. Нэвтрэгч чинь байгаа зү. Аль нь гоё харагдаж байна? Ингээд дээлнүүдээ авч явах гэтэл хэлмэрч бас л бөөн урлоо. Дайн дуусны дараа бүгд кимоно өмсөх болно. Би өмсмөөргүй байна. Шанхай хамгийн шилдэг ойдлч нар хийлгсэн. Бидэнд ирээдүй байгаа болов уу? Би чадлаараа хичээж байна. Бидэнд зөндөө боломж гарна гэтэл би тэрийг хэлээгүй байна. Өөрсдөө харилцааг хэлээд байгаа бол доо. Дайн дуусан ч цаашид хамт байх хүнээс онгох нь мэдээж чухал шүү дээ. Япон ялагдвал яах вэ? Япон яаж ялагдтiin? Бээжин шахаа гэд бүгдийг нийцэж байна. Би урагчийн ихнэр болчихвол эндээс 7 дор өглөр өгөх байх та. Бүгд өгч байхад Японд хинт олдох юм. Тэд нар яасан ч бид нартай хүн шиг харьцсан гэж үү? Гээд маргалдлаа. Студийн эзэн эхнэр охиныхоо зургийг наагаад үсийг нь тайрч өгнө. Дайн болно гэд амбил хийгээд байж жүжигчин бүсгүйд баярснаа илэрхийлэн үлдээн. Та хизээ ээж битүүрийн араас ирэх юм? Шинэ жилийн дараа 1-р сард. Хүүгээ сайн хараарай. Бидний цаавал болоод ирдэм шүү. Хідүүлээ ерөөсө хамт зураг авах болох уу? Хотынхоо дугдуулан хамтдаа түүхэнд үлдэх бас нэгэн бодит зургийг дарууллаа. Ягаад ч юм дахин уулзахгүй байх магадaltaй тул студийн эзэн охиндоо хятадын үзэсгэлэн газруудыг харуулна. Бээжингийн хориотот. Тянжины зах. Баруун нуурын дэрх хөлөөс. Шанхай хотын сүм. Ухааны шар тугруу замаг. Цагаан хэрэм гээд л тэднийг аялууллаа. Энэ газруудыг юу гэж дуудаарай гэлээ? Бидний үзэсгэлэн дэх орон. Эрхий дарам газрыг ч булаалгаж болохгүй. Ингээд ээжхэн хоёр Нанжинаас гарахаар шалганы зэргүүдэд бичгээ үзүүлнэ. Тэгтэл ийшээ дагаад яв гээд араас нь сэлмэр шууд зоочихлоо. Охиныг нь зодоод харин дараа нь юу хийх гэж байгаа нь бараг ойлгомжтой биз? За тэгэхээр манай залуугийн итгэлийг ашиглаж хэлсэндээ хөрсөн мэт болсон боловч өнөөндөө цаад санаа нь ийм байжээ. Ийм дугаартай хүмүүс ирвэл шууд хороогоорой. Яагаад одоо болтол яваг байгаа юм гээд хэлмэрч авч явах гэтэл нэвтрэх бичгээ өөр хүнд өгсөн гэдгээ хэлнэ. Гэвч тэр хүмүүс нь аюулгүй бүс рүү нэвтрэн ам аврагдах ёстой байсан ч хэдийн амиа алджээ. Эднэр хин юм. Ито манай хүн дээр ирэн түүнээс шалгааж эхлэв. Үүнтэй зэрэгцэн ёслын үйл ажиллагаа болж байгаа бол тоо. Манай хүнийг нилээн зодоод Ито өөрийнхөө зургийн хайснуудыг хайж эхэллээ. Энэ хүүхэнд юу дуртайгаа хий. Хэлмэрч мэдээж өөрийнхөө хайртай бүсгийг хамгаалахыг орлох хэдий ч буудуулах нь мэдээж. Жүжигчин бүсгийг хүчрхийлэхээр дагуулж явж байгаад хошууш зойрны нөх онгорхой байсныг анзаарав. Тэгтэл араас нь сүхэр маа. Зургийн саана байна гэтэл энд байна гээд нүүрлэн шалзарсан халуус сасчихлаа. Иточ нүүрэн түлэгдээд харахгүй байх үед нь цаас зүсгчээр гарыг нь дарчихсан ч нилээн эсэргүүцэл үзүүлнэ. Дослын үйл ажиллагааны үеэр зураг авах ёстой дэслэгч байхгүй байгааг хорондоо анзаарлаа. Манай үлдсэн гурав ямар ч байсан чүвэ амьд гарan хэлмэрчийн нүрийг битүүлтэл түүний ингээс нэвтрэх бичиг олж авлаа. Эхнэр хүүхдээ гаргахаар авсан байж. Гэхдээ яагаад эхнэр хүүхдээ өхөөс өмнө үүнийг ашиглаад явуулаагүй юм бол эсвэл жүжигчин бүсгийг өөртөө хамт гаргахаар төлөвлөж байсан байж болох юм. Энэ хоёрын зураг нь ч бэлэн студийн эзэн тэднийг яв гэтэл Атай ийм байдалтай явж болохгүй бололтой. Та надад студи өөнө гэдсэн байж одоо орхиод явж чадахгүй байгаа мó? Нялх хүүхэддээ асприн хийгээд унтуулан зөвхөн дотроо хийчихлээ. Ингээд тэд явхаар болтол яагаад ч юм Итог өгснийг шалгамаар санагдав. Тэгтэл нөгөөх нь гинэт босоод дайрч эхэллээ. Нүдэн сайн харахгүй ч овоо үзэж байна. Гэвч хайс чинь энд байна гэд Атай түүний хайснуудыг шатааж эхлэв. Зургнууд нь түүний амнаас ч үнэтэй ид бололтой. Төгшүүрийн дохиод дугаарахад Атай тэднийг хордон яваад өг гэж гуйна. Ийм хэцүү нөхцөл хүмүүс улам яагаад цаг алдаад байдаг юм бол доо? Нэгэнт бүгд амьд гарч чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. Нөгөө хоёр хамтдаа шалганаар бичгээ үзүүлэн ямар ч байсан амжилттай гарч чадлаа. Гэтэл зөвхөн дотор нь хүүхэд уйлаад байна. Хөөе зогс. Гэтэл зогсохгүй яваад гараа. Хүүд маань аав чинь зурагчин байсан гэж хэлээрээ. Би бол зурагчин. Зургийг чи аваад өгье. Та нар зураг авах дуртай өстэй. Боондоо дуурсан ч жүжигчин бүсгүй язаар хүүхдийг дагуулan амьд гарч чадлаа. Студ хэдийн шатаж яваад Итог зэргүүд амьд авч гарлаа. Би ээж хүн хоёрыг хайж байна. Ийм хүмүүс ирээгүй байна. Тэгээд гадаадын сэтгүүлчдтэй холбоо тогтоохыг хүслээ. Нанжин болсон Японы хэрэгсэл гээд хаасаагүй сонноор нэг тарж эхлэв. Буудах, шатаах, хүчрхийлэх гэх мэт Нанжин болсон аимшигт хэргийн талаарх бодит зургуудыг дэлхийн нийт олж мэдээцгээж хаасаагүй Японы эсрэг эсэргүүцэл газар авах нь тэр.
Энэ талаар Ито мэдээд өөрийнх нь зургууд хаасайгүй таарснаас болж Итогийн гэр бүл 6 дугаар дивиз бүхэлдээ гудамжигт байдалд орсон гэж хурандаа хэллээ. Нислэгч Итод өөр зам үлдээгүй боллоо. За жүжигчин бүсгүй маань бүх зургуудыг гадаадын хэвлэлд өгсөн байна. Атайгаар энэ зургийг угаагаад томруулаад өгсөн зураг нь түүний гарт үлджээ. Ито өөрийнхөө хайснуудыг аваад үлдсэн хайснууд шатсан гэж бодож байтал юу болсон бэ гэвэл студийн эзэн хятадын хайснуудыг Японы хайснуудаас солихоор шийдсэн байж бүх хайснуудыг ховцон дотор ойж байгаа юм байна. Чи юм ойж чаддсан юм уу? Би ажлынхаа эхний өдөр шуудангийн зүг ойж сурсан. Намайг Атай гэдэггүй, Сүүлөө Чан гэдэг. Би шуудан зөвч. Ингээд л Итогийн харж байгаа хайснууд Нанжины иргэдийн даруулж байсан зурнууд байх ба тэдний агуулсан зурнуудын эзэд хэрхэн үхлээр дуусаж байгааг илтгэн. Зураг бол түүх, гэр бүл, баяр ёслол, төгсөлт, үхэл хагцал гэд бүхий л зүйлс манай студиэр дамждیں۔ Хайлсан дах зургуудын эзэд одоо зураг нэхэх шаардлагагүй болсон биз? Тэдгээр хүмүүс бүгд л зовтож чадалгүй ухцгээсэн мэт дүр зургууд харагцаар. Наад хятадууд шин зураг надад хамаагүй гэсэн үг нь санагдаж байгаа биз? Студ шатаж байх үеэр Атайг өөрийн гараар дуусгах боломжийг олгоно. Наад газруудынхаа нэрийг мэдмээр байна гэсэн билүү? Гээд бүгдийг нэрлэж эхэлнэ. Хананд өлөгсөн Японы зургуудыг унгаагаад араасаа сэлмээр дөрүүлж эхлэв. Бид найзууд биш. Гээд киноны мань гол дүр сүлийн амьсгалаа хурааж зургийн студч бүрэн шатна. Ито бурууга хүлээж өөрийн амийг бүрлэгнэ. Харакири буюу нэр төрөө хамгааж самурайн жижиг утгаар өөрийн амийг хорлох юм. Цаг хугацаа 1947 он шилжиж Нанжины цэргийн шүүхээр Японы 6 дугаар дивиз эхнийг шүүж байгаа харагдана. Нөгөө хурандаа хийсэн хэрэгээ үгүйсгэж өөрсдөө мөрч байлаа. Албан тушаалтнууд эртхэн буугаад өчгсөн бол энгийн иргэд ингэж хохирохгүй байсан ухааны юм ярина. Нотлох баримтаар студийн угаалгасан бүх зурнуудыг хавсаргаж тэнд болсон бүхэл аимшигт үнэн мөннийг илчилнэ. Шүүхийн тогтоолоор Нанжи хотыг эзэлсэн Японы цэргийн удирдагчид цэргүүддээ зэвсэггүй энгийн иргэд болон гэм зэмгүй эмэгтэйчүүд хүүхдүүдийн гидсийг хүүлж, толгойг нь тастаж хүчирхийж, амьдаар нь шатаах гэх мэт харгас хэрцээ үйлдэлүүдийг зохион байгуулалтаагаар хамтран зөвшөөрсөн бөгөөд үүнээс болж 300 мянга гаруй хүний амь өргөгдсөн байна. Цэргийн шүүх цаазын ялыг оноолоо. Харгас хэрцээ үйлдэл хийснийхэн төлөө зүгээр л зовлонгүй буудан амийг нь хорооно гэдэг харин ч нэгүүлсэнгүй хэрэг. Ээжээ үүнийг хасанд болгож олд юм уу? Тийм ээ. Киноны төгсгөлд студиуд хамт байсан амиа алдсан нөхдүүд нь хамт байгаагаар төслөгдөн. Түүхээ санаж өөрийгөө хүчирхэгжүүлж яв. Японы төрөмгийллийн эсрэг дайны ялалт болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулав. Ингээд кино маань дууслаа. Бичлэг маань таалагдсан бол лайка дараарай. Хэрвээ та бүхэн намайг дэмжих хүсвэл 5041 3434. За тоглосон. Та нарын донешн дэмжлэг бол ердөө лайк, subscribe хийх шүү дээ. Үнгүй мөртлөө бидний хувьд маш том дэмжлэг байдаг шүү. Баярлалаа.